Декабрийн 13-нд Гахай сарын 26-ны хөхөн охой өдөр. Ичгэл хамбал амын сургаал. Нэгэл ама сэтгэлээгми өвшин эмэр анагаагдах үгүй гэж хэлэнэ. Ичгэл хамбал ама өвшнөөс салах гэж бислахада буруу болно гэж айлда. Ямар өвшин анагаагдах их хэсүү ошорба нөхөсөлийн мэдхгүй тула. Кашиеве сургаалаас өвшин цаг бүгдэд шолмосын хүбүн тэмцээхэн суурь bëдэрхэ жишээгээр хөхий завдасан мэтэ. Энэ сонин жишээ дагуу бодож бислахада ямар нэг төс эрдэм байж болох гэж саннам. Эрэ өмөртөө шурмосэ хооронд гарсан хүбүний ямар их муу шадуу нулуутэй байна. Тэм учраас зарим зон шолмос байна гэж мэдхэгүйд өвшнөөс салахын тулд бислахада арга үгүй гэж саннам.